Powered by Airplane. Аяли хөгжи. За юу яцхан залуусаа ингээ Basketball Kardashians season 2 episode 16 гэхэд бэлэн боллоо. Powered by Airplane аяли хөгжөөрөө тавьдаг байгаа. За энэ 7 оногч үнэхээр галзуу 7 оног болж өнгөрлөө тэдэлэн шууд ярианд орцгоо бид намхын ихний ярих тоглолт бол мэдээж Сэлэн Буденс болон Хасын хөлгүүд багийн тоглолтын баг талаар ярилцсан. За тухайн тоглолтод бол мэдээж хөлгүүд баг бол ялт байгуулсан 77-69 яцтайгаар бол хөлгүүд баг бол ялт байгуулсан. За тэгээ тухайн тоглолтод бол Ахмад Гилберт бол нийт 22 оног авсан. Гэхдээ 22 давталч тоолоо муусан талбай дээр 32 минутын өнгөрүүлсэн. За яг статын хувьд бол ийм. За тэгээд хэдүүлээ шууд ярих мэлгөө орчил та. За тоглолтын дундас ихт бол мэдээж Миллерийг бол талбайг ус бол хөөгцөн нэг спортын бус алдаа гаргасан талбайг ус бол хөөгцөн. За тэгээд 4-9 минут орчим үед баха ихэд Тэмүүлэн болон Ахмадын хооронд бол за юу босныг бол та бүхэн бүгд л мэдж байгаа. Яг юу болсон бэ гэхээр Ахмад Гилберт болон Тэмүүлэнгийн хооронд бол үл ойлголцол үүсээ Тэмүүлэнг бол талбайгаас хөөгцөн. За тэр үйл ойлгосон ямар үйл ойлгоц байсан бэ гэхээр арьс өнгөний үзэл гаргасан гэдэг нэг тийм шалтгаанаар бол тоглолтоос бол түүнийг бол чөлөөсөн. Гисэдэж яхаа хөлгүүд баг бол ялт байгуулж бол чадсан л тухайн тоглолтод. За тэгээ энэний араас ч та энэ 7 хоног бол божигнлаа да. Хин ямар позитив юу яриа хөтлөөд бүгднийг дэлгэрэнгүй ярилцгийг бодож. За хамгийн түрүүнд бол Тэмүүлэн бол шууд өөрийнхөө албан ёсны Facebook аккаунтн дээр болохоор нэг юм мэдээллийг бол хийсэн байсан. За тэгээ мэдээлэл нь болохоор ингэж байгаа байхгүй юу? За тоглолтын үеэр үүссэн үйл болгоцтой холбоотойгоор тайлбар өгөх хэрэгтэй болов уу гэж үзлээ. Би за Нига Нигагийнхь харьс өнгөөр ялгарсан гадуурхас үгийг огт ашиглаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Намайг болон Аз хүмүүсийг удаа дараа доромжсон үйлдэл нь хариу барьж зөвхөн watch your mouth боёо энэ болохоор за намаа мэдэрээ амаа мэдж яраарэ гэж хэлсэн бөгөөд энэ нь буруугаар тайлбарлагдсанд гүнээ харамсаж байна. За босон үйл явдлыг тодорхойлбол за нэгдүгээр доромжлол ба дэвчээр тоглолтын явцад эсрэг тоглогчийн зүгээс намайг Чинг Бич гэх мэт үгээр удаа дараа доромжсон. Би ихэндээ удаа уулзсангүй шүү бро гэж найрсгаар харьцаж доромжлуудын чимээгүй инээгээд өнгөрөөж байсан боловч тухайн тоглогчийн зүү бус харьцаанд хэрэг сэтэрсэн юм аа гэж. За хоёр талаар өмнөх нөхцөл байдал уг тоглогч өмнөх хөлдрөлт шүүгчд болон бус тоглогчийг удаа дараа доромжилж байсан. Энэ талаар шүүгчд тухайн үед мэдэгдэж байсан ч төдийлөн анхаарал хандуулаагүй. Гуравт миний зарчим. За би Америкийн нэгдсэн улс болон Вьетнамын болон дотоодын лигийн олон гадаад тоглогчтой нөхөрлөж хамтран тоглолдог. Надад хэнийг ч ярьс үндэс сухсаа гадаад төхөөр нь доромжлох бодол үгүй бөгөөд тийм хүмүүс надад байхгүй. Нийт цагсан мөнгө сонирхчтой буруу сэтгэл төрүүлсэндээ дахин харамсаж байгаа илэрхийллийн спортын талбайд биендээ хүндэтгэх нь хамгийн чухал үнэт зүйл билээ гэдэг нэг иймэрхүү мэдээллийг бол хийсэн дор бас өөрөөс комментэнд сая бас гасанда Чинк гэж юу гэсэн үг гэдэг. За Чинк бол тэгэхэд бол Азуудыг доромжлог гадаад өгүүлдэг. Чинк нь болохоор нэг утгыг нь болохоор бичсэн байлээ. Чинк гэдэг үг бол илт доромжсон арьс өнгөөр ялгарсан үг юм. Зүүн Азийн хүмүүсийг гутаан доромжлох зорилготой олон улсад hate speech гэж тооцогддог. Хин нэг ингэж хэлбэл ёс зүйн хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдэг. Ерөөдөө тийм Нига гэдэгтэй адилхан байхгүй Чинк гэдэг үг бол мөн дээрх постын дор болохоор тулаг коуч бас нэг комент бичсэн байсан л да. Маш сайн байна. Би ч гэсэн яг итгэж байна. Бас цааш нэг комент нь болохоор яг тийм зарим нэг гадаад импортод бол бузар их юм хийж байгаа. Монголчууд гадаад хүн гэхээр бүгд бүх юмаа найр тавьдаг. Энэ залууг бол сайхан гүтгэлэг болсон байхаа гэж. За хэдүүлээ үнэхээр одоо цаашдаа ярилцсан энэ үнэхээр гүтгэлэг байсан үгүй юу гэдэг дээр. За мөн бас дээр нь нэг комент болохоор мөнхийн бодлохоор нэг комент бичсэн байсан л да. Энэ нь болохоор гэтээ яг үндэ Нига гэдэг үгийн үзлийг Азууд биш цагаан арьстангууд боолчж байхдаа доромж утгаар анх гаргаж ирсэн гомдлож уурлах бол түүхээ мэдчихэд боолч байсан хэдий гомдохгүй манусаараа дайраад байдгийг бас гайхмаар. Харуудыг төрүүлж Нига гэж доромжсон Аз хүнтэй амьдралтаа нэгч таарсангүй харин харууд өөрсдөө төрүүлж доромжж байхыг зөндөө үзлээ. Америкийн нэгдсэн улс дахь гэмт хэргийн 26% хар арьсцангуудаар үйлдэгдсэн байдаг. Хэрний хүн амын 13%-ийг эзлэг бусад группийн хүн амыг тооллоготой харьцуулахад хамаагүй их гэсэн үг. Ерөнтэй цусанд нь төрмийн зам байдаг хаа гэж байхгүй. За тэгээд нэг ийм хоёр комментиг бол бичсэн байсан. За мөн дээрээс нь дараагийн ярилцах юм нь болохоор Томи Холл ихэд бас нэлээ 2-3 постыг хийсэн л их. Энэ болохоор нэлээ ихэд нөхөрсөг зүгээр нэг юм хариулт шалтгаанаа хүссэн пост байсан шиг бол харагдсан. За эхний пост нь болохоор ингэж байгаа. Үдээдлийг меншнд жагаад яг ямар нотлохоо үндслээр чи Тэмүүлэн талбайгаас хөөсөн гэдэг дээр ямар нэгэн мэдээлэл өгөх хэрэгтэй байх. Цаашдаа бусад багууд тамирчид яах ёстойгоо мэдмээр байна. Тийм ихэд бол зүгээр яг юу болсон юм бэ? Яг шалтгаан юу юм бэ гэдэг талаар нэг тайлбар авахыг хүссэн юм шиг байна. За тэрний дараа нь болохоор дахиад нэг Томийнхаа нэг пост хийсэн. Дахиад уулна гэж жагаад дахиад дээдлийг меншнд жагаад
Ууган дээд лигээс босон процесс гаргасан шийдвэрийн талаар логик үндэслэлээ хариу өгсөн юм. Тэгсэн чинь Сэлэн Бодон Сасын хүлгүүд хоёрыг багийн хэрүүл болоод явчлаа шүү. Хин нэгнээс буруу хайх гээгүй шүү. Тэгтээ тодорхой болгож байж цаашид сайжрах ёстой бидтэй гэд тэгсэн байгаа. За мөн дээрээс энэ үйл явдалтай холбоотой ерөөдөө бүр иргэн тойрон бүр маш олон зүйл болсон л та. За тэгээ турлаг коуч болохоор бас Тэмүүлэнгийн мэдээллийг болохоор шеэрлингээ бас өөрийнхөө үзэл бодлыг хуваалцсан байл. Энэ нь болохоор манай баг дараагийн тоглолтод Насын хөлгүүттэй тоглоно. Энэ хүүхдийг бүр баг байхын 3-3 дээр бэлдэж байсан олон хүүхдүүдийн нэг юм. Бүр өсөр үеийн дэлхийн аргад орж байсан. Хизээч хүнийг тэгж хэлэх хүүхд биш юм. Бүр онцгой зөв сайн хүүхэд юм шүү. Харин тэр шүүгч харин худлаа ярьсан импорт тоглогчийн үгээр хөөсөн бүр алдаа байсан байх. Гадаад хүнхэр бүгд сайн сайхан биш байгаа шүү. Импорт тоглогч нар дээр хүрээний юуг ухвал юу ч гарч ирэхээр олон муухай зүйлс хийж байгаа шүү. Уулын мод тий урттай богинтой байдаг шүү гэдэг нэг ийм постыг хийсэн байна лээ. Энэ жил 10 жилийн өн тохиолж буй Monlive спорт ховц үйлдвэр нь спортын ямар ч ховцыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг. За тэгээд та бүхэн өөрсдийн сэтгэл хүрсэн тийм спортын ховцыг хийхийг хүсвэл би бол Monlive гэж зөвлөж байна. За тэгээд хаягийн хувьд тэгвэл King Tower хотгоны 130 дугаар байранд бол Monlive маань бол байрлаж байгаа. За би доорх нь усны дугаарыг гаргаж та бүхэн ямар нэгэн спортын ховц сэрэл хэрэгтэй бол Monlive спорт ховц үйлдвэрлэлд хандаарай. Яг би шүү тоглолтын дараа л Ахмад руу бичсэн баггүй Instagram-аар нь. За яг юу гэсэн юм бэ гэсэн чинь надад болохоор Ахмад болохоор Beaches Niga гэж хэлсэн гэж надад болохоор зүгээр DM-ээр бол надад бол тэгж хэлсэн. За мэдээж хэрэгтэй Сэлэн Бодон багийн эзэн бол юу гэж энэ үйл явдал дээр чимээгүй өнгөрөх үү? Маш нэгэн урт постыг бол бичсэн байсан л та. Энийг болохоор би яг ихний уншижээ. Энэ болохоор ингэж байгаа. Бодос арьс өнгөөр ялгарлан гадуурхсан үзлийг хизээч хүлээн зөвшөөрөхгүй. За Тэмүүлэн Сэлэн Бодонс багийн зүгээс энэ үйлдэлд албан ёсоор холбоонд хандаж гомдол гаргасан. Гомдлыг Бодонс бодож биш Монголоо бодож гаргасан. За хожим үндэсний гишээ багийн тамирч 7 улсын чухал тоглолтод ийм алдаа гаргавал Монголын минь нэрэл гарна. За өнөөдрийн арьс өнгөний бүдүүлэлэг үйлдэлтэй бид хизээч эвлэж болохгүй. Америкт өнөөдөр шиг үйл явдал болсон бол тухайн тамирчныг шоронд орох эрүүгийн хүнд ялтай гэмт хэрэг болно гэж шүү. Ерөөдөө за гэмт хэрэг юм бэ шүү. За олон улсын засгийн холбооны дүрм журм ёс зүйн хэмжээг Монголын үндэсний дээдлийг мөрддөг хүлэмжшөөрдөг баг болон Монголын засгийн холбоо баг болон тамирчид гэрээ байгуулдаг. За энэ бол хуулиар зөрчил хэмбугаач байсан хариуцлага хүлээх ёстой. За тэгээд Сэлэн Бодсон өмнө багийн дотоод журам лигийн журам төрсэн тамирчдаа сахилга торгуулийн арга хэмжээг нэг бус удаа авч хэрэгжүүлж байсан. Бас сахилгагүй тамирчдаас болж Монголын засгийн холбооноос мөнгөн торгуул болон 5 тоглолт өнжиг мэт арга хэмжээний зүгээр авахулж байсан удаатай л гэж байна. Өнөөдөр л хэд миний би үзэгчийн суудлаас хөөгдөх сануулга ордны хамгаалтын албанаас авч хөөрөх юм уу маскотыг маань хүртэл баривчлаад гаргалаа гэж. Дөрөн бол дөрөн бид бурууга хүлээн. За гэдэг ч юм уу иймэрхүү урт постыг бол бичсэн байсан. За тэгээд мөн дээрээс нь яг тухайн тоглолттой өдөр шөнийн 2 үлөө 2 өнгөрч ил удаа Сэлэн Бодонс баг тэр гинт нэг юм рил орсон байхгүй. Тэгээд би ороод тэр нүцэн чинь болохоор Ахмадын өөрийнх нь нэр рил байсан. Ягдгийхдээ тайлбар хийж байгаа. За энэ дээр болохоор ингээд за өнөөдрийн миний үйлдэл бол ингээд ерөөсөө юм байж болохгүй байсан. Би үйлдэл буруу үлдэж байгаа. Гэхдээ би Нига гэдгийг бол хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд талбай дээр юм хүм зүйл болж байдаг. Гэхдээ би бол ерөөсөө тийм чинк минкчлөөсөө тийм хэлээгүй. Би амьдрал хийвгүй мэдэхгүй гэж хэлж чана. Тэнгууд за нэг талд нь Тэмүүлэн мэдээлэл хийгээд за би бол тийм үг хэлээгүй watch your mouth гэжсэн. Яг энэ дээр бас нэг юм бичлэг бол олцсон. Тав хүн бичлэг үзвэл яг энэ дээр амны хайрцаг нь яалтчгүй надад яагаад тийм Beaches Niga гэж бол харагдахгүй байгаа байхгүй. Ялчгүй watch your mouth гэд амаа мэдэрэг хэлсэн харагдаж байгаа. Энэ яг энэ reel дээр болохоор тэгээд нэг талд нь болохоор мэдээлэл хийсэн чинь би ерөөсө тэгээгээд хийцэн. За нөгөө талд нь болохоор Beaches тэгээгүй би ерөөсө тийм жинк мэг тийм үгөөсө хэрэглээгүйгээд хийчдэг. Тэгээд ихэд өхөн болгон л холбооны шийдвэрийг хүлээжсэн л да. Холбоо ямархуу шийдвэр гарах энэ дээр ямархуу байдлаар хинт нь хариуцлага тооцож гол нь хариуцлага тооцож зөв буруу нэг алинд нь байсан байдлаар бүгд л шийдвэр хүлээжсэн. Тэгэхэд бол ерөнхийдөө нэг иймэрхүү бол пост бол хийсэн л дээ. Уриалга гаргах тухай. Өнөөдөр 2026 оны 1 сарын 5-ны өдөр Монголын засгийн холбоо ерөнхийлөгч Г Батсангил ерөнхий нарийн бичгийн дарга техникийн менежертэй хоёр багийн удирдлага засжуулагч болон тамирчтай цаг үеийн асуудлаар тусгаалan дугуй ширээний уулзалт хийлээ. Уулзалтын үр дүнд хоёр баг болон холбоо маань үл ойлголцлоо арилгаж ирээдүйд гарч болзошгүй эрсдэл түүнийг дагах үр дүнгийн талаар нэг ойлголцод хүрсэн уулзалт боллоо. Засгийн хөлгүүд багийн хувьд 22 дахь жилдээ
Монголын сумгийн дээдлэгт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үндэсний дээдлигээс гаргасан аливаа шийдвэрийг хүндэтгэн үзэх ба бид цаашд өөрсдийн урдаа тавьсан зорилгын төлөө өдөр бүр тоглолбор хичээгт анхаарал хандуулж дараагийн тул илүү хүчтэй орох болно. За нийт згсэн бөмбөг сонирхож та бүхэнд үйл ажиллагаач үүсгэн хоёр багийн өмнөөс хоёр багийн өмнөөс хүлцэл өчөж цаашид хоёр багийн тамирчдын сэтгэл зүй эрүүл мэндийн анхааран аливаа сөрөг пост комент мессеж хэн нэгнийг буруутгасан эсвэл зөвдөгсөн зүйлс битгий хийгээсэй гэж уриалж байна. Хамтдаа ад жаргалтай сагсан бөмбөг тоглоцгоё гэдэг. За тэгээд нэг юм зураг байсан. Нэг юм ихэд бүгдээрээ зогсоотой ингээ гар барьцсан. Яг хөө тэр зүгээр бас яг үнэхээр заага эвлэрсэн л харагдсан л та. Тэгээд та бүхэн бас тэр зургийг хараа юу гэж бодсон дөрөв коммент секторт санаа бодлоо үлдээ нэ. За тэгээд яг саяны энэ постын тухай бол ялтаа хол нэг иймэрхүү тайлбартай постыг бол бас хийсэн байл. Энэ л хор нэлээ ингэж байгаа. Хилээ биз холбоо шийдвэр гаргахад амаргүй болохоор тэг дундуур нь аваад ээж. Ер нь иймэрхүү тэг дундуур шийдвэр шийтгэл холбоонд зөөлөн тусан тэрийг л хийж харин буруутныг олж залруулга хийх эсвэл шүүгч алдсан гэдгийг хүлээн зөвшөөрөх. Ахмад худлаа ирсэн бол сануулгах тэмүүлэн худлаа тайлбар хийсэн бол шийтгэх арга хэмжээ уг нь авах ёстой юм байл. За би бол энэтэй бүр 100% санал нэг байгаа шүү. Гэхдээ тэг дундуур нь байх нь Монгол зарчим юм да. Асын хөлгүүд оройжин фенүүдэд бухимдуулж тоглогч эзэнгүү дайрч тавшилчаад маргааш нь өмнөөс нь үг чулуутсан өөрийн тал руу оройлог гаргах юм хаа тэгвэл ихнээсээ зарчимтай байлаа гэдэггүй ер нь бол харин тийм байхгүй. Гэхдээ эндээс шийдвэр гарсан шүү дээ. Эндээс шийдвэр нь ямар шийдвэр гарсан байг бол за хоёр тал ингэж маргалцсан. За энэ талд нь жиг тэмүүлэн. За тэмүүлэнгийн хувьд бол нийт 3 тоглолтоор бол бандуулсан мөн дээрсэн сая 500 мянган төгрөгийн торгуулийг бол төлөх юм арга хэмжээ авагдсан байгаа юм. Нөгөө талд нь Ахмад Гилберт бол ямар ч шийтгэл ямар ч юм одоо мөнгөний торгооч мөр юу ч байхгүй. Энэ нь нэг талаараа нийгэмжиг одоо сахим сонирхч хүмүүсийг юу харуулж байна вэ гэхээр зүгээр тэмүүлэн ингээ хэлсэн болгочихж байгаа байхгүй. Гэтэ ямар ч яг баримт нотлохоотой үгүй юу гэдг нь тодорхойгүйгээр одоо ингээ нэгийг торгоод нэгийг торгохгүй гэдэг чинь угаасаа аль буруутайг нь торгож байгаа гэж ямар ч хүн угаасаа тэгж байлаа. Тийм учраас энэ шийдвэр надад маш сонирн бөгөөж байгаа сонирхолтой санагцсан. Харин та бүхэнд юу гэж санагцсан? Энэ шийдвэрийн талаар бол доор коммент сектор санаа бодлоо үлдээгээрэй. Ердөө 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар ариг болох Сингур Ультра бид бүхэндээ хамтран ажиллаж байна. 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар аригийг та бүхэн амтлаад үзээрэй. Зөөлөн хөнгөн шар аригийн дуртай хэн болох нь бол таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ультра кул, ультра смууд Сингур Ультра брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За мөн тэгээ яг саяны одоо энэ үйл явдалтай холбоотойгоор SJPS багийн эзэн бол бас маш ерөнхийдөө бас хэдэн пост бол риглийг бол хийсэн байлээ. За тоолбол чэ тэмүүлэн гүтээжээ гэх нэг юм рил хийсэн мэт. Одоо энэ рилийн хэдүүл хамтаа үзье л да. Ерөөсөө манай Монголд хариуцлага хүлээдэг, бурууга хүлээдэг газар гэж нэг ч алга. Жишээ нь өчигдөр шүүгчд буруу шүүгээд арьс өнгөөр ялгарсан үг хэлээгүй байхад нь тэмүүлэн хөөчихсөн болвол буруу шүүсэндээ уучлалтгүй хэвээр. Гэтэл тийм зүйл болсонгүй. Бронкос бодон соёрыг уулзуулаад эвлэрүүлсэн гинэ. Энэ эвлэрэх муудалцсан асуудал юусоо биш байхгүй юу? Энэ буруу зүгийн асуудал. Алдаатай шүүсэн бол тэрэндээ уучлахгүй хэвээр. Ахмад гүтгсэн болж таарад бодонсын буруу болж таарангууд Сагсан бөмбөгийн холбоо нь Бронкостой эвлэрүүлээд дуусгачихж байгаа юм байна. Тэрвээ үнэхээр тэмүүлэн арьсангөр ялгуурлаад Бронкосын буруу байсан бол маш хатуу шийтгэл ноогдуулах нь ойлгомжтой байсан. Тэгэхээр миний дүгнэлтээр шүүгчд худлаа шүүсэн, бодонсын буруу байсан, Сагсан бөмбөгийн холбоонд бөөцөлөөд өнгөрөөж байна. За мөн дээрээс нь Сэлэн бодонс багийн эзний пост нэр бол нэг иймэрхүү пост бичсэн л дээ. Яа бүр жичрээд дайрч байна шүү. Арайч ийм дээрээ тунсан өвээгөө хүн гэж бодсонгүй. Амны хайрцаг уншихад маавтал гэж байна лээ дээ. Ингээд нэг баг түүний эзэн нэртэй ус төрч шоуч нөхөр лигийн нүүр царай олон авраг олон улсын өнгө төрх хасын хөлгүүдийг азарлаад эхэлдэг юм байжээ. Хин ард нь байгааг бүгд мэдэн тэгээд нэг асуултын тэмдэг. За мөн дээрээс нэг пост нь болохоор нөгөө оймс чинь тэмүүлэн 3 тоглолт бандуулчихсан байна. Вау. Болохоо байж байгаа юм байна да. За бусад багийн эздүүд спонсорууд минь энэ үйл явдлыг маш сайн ойлгож тогтоож авдаг юм шүү. Лигийн олон удаагийн авраг Монголын нүүр царай босон олон улсад улсынхаа нэрийг өчнөн гаргасан хасын хөлгүүдийг ингэж байхад оймс набагийн эсрэг бусад багууд бол өстой юу ч биш юм байна. Ёстой шок цаашаа тэдний ахмад нь зөв зүгээр гэдэг нэг юм пост байлээ. За тэг ямар ч тач тухайн асуудал бол ингээд ямар ч тач ингээд шийдэгдсэн нь бол маш баяртай. Гэхдээ цаад утгаар нь яг нэг үнэн зөв шийдсэн үгүүд дээр бол мэдэхгүй миний бодлоор ойлгож байгаа эргэлзээтэй байж магадгүй. Тэгээд
Ямартай ч нэг ийм үйл явдал болоод өнгөрсөн. За энээс улбаалаад бид хэдүүлээ бас зарим нэг зүйлсийг үнэхээр ярилцах бол хэрэгтэй гэж би бол бодож байна. Нэгдүгээр ярилцах зүйл болохоор ер нь үнэхээр одоо легоноор тоглогчид ийм дабл стандарт гэдэг зүйлс үйлчилдэг үү гэвэл миний бодлохоор Эмба Канадер бас тоглолтууд үздэг очиж бас ажиллаа хийдэг. Тэнгууд анзаарч идэх зүйлс байдаг мэдээж. Энэ за хамгийн нэгдүгээрт гэвэл мэдээж юу л да үнэхээр бас импортууд бол хараалыг бол бас хэлдэг байхгүй юу? Ер нь бол заавал тэр нь одоо ингээд bridge fact ч юм уу тиймэрхүү одоо нэг яг тиймэрхүү хараал гэхээс илүү яг ингээд өөрсдийн slang буюу тийм хар ярианы хэлээрээ шүүгчд, тамирчид тасалжуулж ер нь бүгдийг хараадаг байхгүй. Тэрийг бол төдийлөн манай шүүгчд бол анзаардгүй нь бол үнэн. Би бол энтэй бас санал нийлэн. Тэгэхээр тэгээ эсэргээр Монгол тамирчид нь одоо нэг ёсбог ус үг хэлээ эсвэл ингээд шүүгчээр очиод юм ярингууд ингээд шууд техник өгчдөг тохиолдол бид нар маш олон харсан. Энэ бол уусаа яг л ийм зүйл болдгоо үнэ. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ нэг юм хитрхи импорт тамирчтай нэг юм жоохон дабл стандарт өөрчлөлт байна уу да гэдэг нэг үнцэг гарч иж байгаа. За бидний хоёр дахь ярилцах зүйл болохоор эндээс улбаатай. Яагаад дабл стандарт өөрчлөлт байна вэ гэхээр хэд хэдэн шалтгаан байж болно л да. Энэ жишээлбэл шүүгчдийн боловсрал тий шүүгчд хэрвээ магадгүй англи хэлний мэдлэг ч юм уу сайн байсан бол тэр одоо тухайн үгийг ойлгох ч юм уу эсвэл тухайн импорт тамирчдыг ямар нэгэн тайлбар хэлэхэд тэрийг хүлээж аваад ойлгодог асуулт. Үнэхээр ёс бус үг хэлсэн бол техник өгдөг ч юм уу тиймэрхүү бас шүүгчдийн боловсрал дээр бас ерөөдөө хэр анхаардаг юм бол гэдэг надад бас жоохон сонирхолтой санагдсан. Гэтэ би нүгээр бол ерөөсөө тийм шүүгчдийн боловсралгүй хүмүүс гэж бол хэлээгүй а мэдээж зүгээр англи хэлний төвшний хувь зүгээр жоохон сайжруулах хэрэгтэй юм шүү дээ гэдэг талаас нь бол одоо энэ нүсгийг бол ярьж байгаа шүү. За бидний дараагийн ярилцах сэдв болохоор энэ сэдв бол төдийлөн хүмүүс бол ярилцдаг л дээ. Ер нь Монголын дээдлийн шүүгчдийн цалин хөс ямархуу байдгийн бэ талаар хэдүүлээ ярилцъя л да. За миний сонсож олж мэдснээр бол ингэдэг юм байлаа. Сая холбооны цомын аврагын тэмцээн болсон шүү дээ. За тэрэн дээр бол зөвхөн Монгол шүүгчид бол нэг тоглолтын 60 мянган төгрөгийн цалинтайгаар бол нэг тоглолтыг бүтэн 2 цагийн нэг тоглолтыг бол 60 мянган төгрөгийн үнэлгээтэйгээр бол шүүсэн гэдэг зүйл бол би бол олж мэдсэн. За мөн дээрс дараагийн зүйл нь болохоор үндэсний дээдлийн удирдлагын тоглолт шүү дээ. Удирдлагын тоглолт нь бол нэг шүүгч бол нэг гарааны бол 150 мянган төгрөгийн юм одоо цалинтайгаар бол тоглолтог. Тэгээд нэг шүүгч дунджаар болохоор сард болохоор нэг юм 8-аас 10 тоглолт. За хамгийн ихтэй нэг 11 12 тоглолтыг бол шүүдэг ийм бол юутай юм бэ? Хуваартай юм бэ? Та бүхэн те 150 мянгаар тэгээд одоо 10-аас 12 гейм ч юм уу бодоод үзсэн гот ерөөд бас шүүгчдийн цалин хөлс бас яг хангалттай байж чадчихэв үү гэдэг бас нэг асуулт бас гарч ирж байна. Энд дээр та бүхэн бас юу гэж бодож байна? Доор бас санаа бодлоо комментт бол үлдээгээрэй. За тэгээд ямар ч энэ 3 версийн дээр бол хэдүүлээ бол юу ярьцаа. За шүүгчдийн цалин ус юм байт юм байна. За легоноор тоглогчид ийм дабл стандарт өөрчлөлдөг. Мөн дээрс нь яг үндэ легоноор тамирч тийм ёс зүйтэй байдаг бодлоор л ярилцлаа шүү. Улаанбаатар хотын энэ их төгжрлийн үе таны цагийг хэмнээ зогсохгүй мөн таны өмнөөс таны хамаг ажлыг амжуулах боломжийг олгож буй Freshback-ийн эрүүл мэнд мах бөөнди амттан зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг маш өргөн сонголтоогоор захиалах боломжийг олгож байна. Өргөн хэрэглээний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ захиалаад өөртөө болон хайртай дотны хүмүүстэй цагаа зориулаарай. Freshback is for you. За бидний дараагийн ярилцах тоглолт бол за Falcons болон Broncos за маш том апсет гарлаа. За хүлгүүд баг бол ихэд хожигдог баг 10 70 хожигдсан байлуу да. Тэр цуврал бол зогссон. За тухайн тоглолт 95-91 харьцаатайгаар бол хов чонхрууд баг бол хожцоо. За хов чонхрууд багт бол баяр хүргэе. Тухайн тоглолтод бол Батхуйг буюу Хөөгээ бол 24 оноогоор бол бага оноо авлаа тэргүүлсэн бол Өсөх хоёр бол 16 оноо авсан. За ер нь за Батхуйгийн хувьд бол та бүх санаж байвал бас өмнө тулга коучинд дор тий TLG багс бол тоглож байхдаа удирдлагын MVP-д баг өрсөлдөд л 3 оноо 20 оноо дундч мунжлаа. Тэгээд ихэдээ бас тэр Батхуйг бол бас иргэн ирж ийнү да. Ихэдээ цаашдаа улам явн чангаар хотвол гэж би бол харж байна. За Өсөх хоёрын хувьд бол энэ жилийн драфтын номер 2 сонголт а гэхдээ драфтын нэг шил тоолж байна. Rookie of the Year баг одоо өнөөдөр авахыг бол уус ойлгомжтой Өсөх хоёр л авахар харагдаж байна. Энэ бол ямар ч юм марга хүн бол надад байхгүй байх. За тэгээд ер нь ховч чохруудыг хараадсан чинь амар өндөр баг байсан юм шүү дээ. Ингэж байгаа байхгүй. За Пок байгаа юм. За тэгээ Norval Pele. За тэгээ отхон жаргал Өсөх хоёр Батхуйг гаргаж байгаа байхгүй. Энд чинь баг 4 тоглогч нь 2 метртэй. За мэр энэ 3 тоглогч нь 2 метртэй. Тэгээд маш өндөр баг байна энэ чинь. Тэгээд плей-офф орцсон үнэхээр чангарах юм байна. Плей-оффт дээгүүр гарч байгаа багуудыг сандрах нь ойлгомжтой юм. Тулга коуч бол үнэхээр зүгээр дээ түүнд бол хүндлэлийг нь өгөх хэрэгтэй юм байна. Тулга коуч бол чаддаг юм байна. За тэгээд
өөрөө ч бас ихэд хэлж байлаа шүү дээ. Ихэд тийм ингээ гадаад мэрэгчлүүдийн эсрэг тоглолт хожил авсан да үнэн шүү дээ. Ихэд Монгол коуч гадаад коучийг хожил болдго юм а гэдэг жишээг бол тулаг коуч бол маш тодор харуулж гэж би бод харж байна. За тэгээд тоглолт усны дараах тэр хувцсалх өрөөнд Батхуйг багийнхан яаж хүлээж авч байгаагаар ил бол бас маш гоё санагдаад та бүхнээс үзүүлэе гэж бодож байна. За тэгээд бидний хамгийн сүүлийн ярилцах сэдв бол за өчтөр болсон Brothers болон SJBs багийн тоглолтын талаар ярина. За тухайн тоглолт бол 80-82 гээд ерөнхийдөө маш өрсөлдөөнтэй тоглолт болсны эцэст бол SJBs баг бол ямар ч ялт байгуулж чадсан. За тухайн тоглолтод Эвсэс бол үлзээ шул оролцоогүй бол Цам Brothers багаас бол Миндуур тэгээд Дүлгэн мөрнөр оролцоогүй л дээ. За Миндуурийн хувьд бол би нэг юм сонссон. Ихэдөө багаасаа гарч байгаа болж байгаа. Би шалтгааныг нь сайн мэдэхгүй ямар ч тач Цам Brothers-оос бол Миндуур бол болж байгаа. Ахлагч нь тэ ахлагчаар капитан мессеж тэгээд болж байгаа гэдэг тийм шуун бол сонсдог. Үнэн удлыг нь бол би сайн мэдэхгүй ямар ч тач. Тунд тоглолтод SJBs багаас бол Дүлгэн бол 33 оног авсан. За Jordan Harris бол 2 тоглолтод оролцоод 21 оног л авсан. За тэгээд яг өнөөдөр бас дахиад бас надад юу байна л да. Яг өнөөдөр хэрэг MVP-г тодруулах бол хоёрын Дүлгэнт бол марах хүн байхгүй байх. Харин Jordan Harris гэж тоглогч бол тэгээ тухайн тоглолтоор та бүхэн анзаарч за мөр бол яг 27 оноо авсан. Басан дорд болохоор бас 17 оноо авлаа да. Brothers бол бас яг лидерүүд нь хийгдий бол хийсэн. За тэгээд тухайн тоглолтод нэг хүн амны гарсан л та. За тэр хүн амны хэрэг нь ямар хэрэг байсаг угаасаа та бүхэн мэдж байгаа. Jordan Harris бол за Цахам Модс багийн залуу тамирчин Тэмүүжинг бол за ер нь энэ удирдлийн хамгийн аимшигтай тоглолт болчуудаа гэж харсан. За гол нь яг нэг энэ тоглолт нь өөр амар хамгийн гол нь Тэмүүжингийн гаргасан реакшн бүр хөвгөлтэй байсан л да. Одоо дурсгалтай тамирчид бол магадгүй тиймэрхүү үйлдэлийн дараа бол шууд босоод бөмбөгөө гаргаад юу ч болоогүй юм шиг ингээл тоглолтоор үргэлж явна шүү дээ. Тэгсэн чи яг манай хүн болохоор шууд тохуулаад гэтээ бас өргөтөө уусдаг тийч чинь тэг өсрөөд яг моментийн асуудал та тэг өсрөөд газар ингээд те балкад босохоо дараа ингээд шууд нүрээ дараад ингээд твтэж мэвтээд яг тэр нь зүгээр жоохон ТV байсан юм болоо та гэж би бодсон залуу тамирчнуудыг бас хаалтаа яа ууса бодод зүгт туршлага тамирчин бол тиймэрхүү үйлдэлээр шууд бөмбөгөө гаргаад шууд ингээд дараагийнхаа ингээд үйлдэлүүдээ гаргаа явдаг бол манай хүмүүс шууд хөвтөд баг нэг 5 секунд хөвцсөн үү яасан тэгээ шууд нүрээ дараал хөвцсөн тэгээд тэр үйлдэл бас хөвгөлтэй байсан тэгээд за тэгээ Jordan Harris-ийн тэр vertical бол ер нь баг юм 35-аас 38 инч бол харагдсан шүү надаа дараагаар дээр тогтж байгаа тэр бие контролж байгаа бол угаасаа үнэхээр шигтэй эсрэлттэй юм байл л дээ. За тийм эндээс бас миний нэг асуулт нь болохоор ерөнхийдөө та бүхний үзэж харж байсан дэлхийд дээр тохиолдож байсан хамгийн аимшигтай данк хин дийдэг тамирчны хэдэн онд ямар тоглолт хийсэг данк өснэг бол доор комментт бол санаа бодлоо бол үлдээгээрээ харин яг Jordan Harris-тэй тухайн тоглолтын дараа бол SJBs баг хийсэн бол нэг иймэрхүү постыг бол хийсэн байсан л та. За Jordan Harris-ийн зураг хийж байгаа байхгүй. Энэ залууг авчих гэж сарын сайныг саатан өдрийн сайныг үнжин хүлээж цалин хүнлэмгэн тохируулж олон шин нойргүй тоглолтууд үзэн судалж хэдэн жил дундаас сольж шилж багаараа бүгж авах санал нийлж байж авчирсан. Удаан хүлээж дан монголчуудаар олон тоглолт хийсэн хожлууд золиосон. Ямар гоё уран тоглолт үзүүлж байна. Өнөөдрийн тэр постэр танк манк бурхан минь түүнийг үзэх гэж бүр олон хүн ордон цугдан плет зарагдана. Чин сэтгэлээсээ гоохот шүүгч минь битгий тоглогчдоо зодтолдуулж хоёр талд нь хайр найргүй үлээгээд үлээгээд байвал зодтолтоо болно. Гараа татна. Бие татна. Одоо Jordan дээр үргэлж хатуу хамгаална бэртэл гимтлээс ч нүхтлээ хайж байна. Jordan дээр илүү үлээгээгүй шүү. Хоёр талд хайр найргүй үлээгэж өнөөдөр сарвал мөрийн ярд хоцорчоод алдаа 3 байхад зогсоох гээд алдаа хийд үлээхгүй л явна лээ. Хоёр талд сайхан үлээгээд өгөж сайхан сагс үзмээр байна. Зодон баярлалаа биш. Зөвхөн манай легион руу ч гэлтгөө бусад багийн легионууд болон Монгол тоглогчдоо ч бас хамгаалъя гэдэг ийм мөрөөлөг бас мэдээж бас шүүгчтэй холбогдсон байна. За тэгээд зарим одоо хэдүүлээ Cool Kicks UB-ийн булгаар ямар хөө пүүсүүдийг онцлох байдлаар ярилцсан. За энэ удаагийн бидний Cool Kicks-ийн булангаар хамгийн анхны онцлог пүүс нь болохоор Jaguar-ын Daybreak гэдэг өнгө байна. За би болохоор өнөөдөр энэ өнгийг илүү өнгийн ярилцъя гэж бодсон л. Уус өмнөх дугаар дээр Jamorant-ыг Zoom-ийг соловч за тэгээд Jaguar хийц талаар хангалттай ирсэн гэж бодож чинь за юм Jaguar-ийн хувьд болохоор ямар ч жин дээр ийм арцгаар детейлтэй байдаг. Тэгээ энэ болохоор ерөөдөө бас маш гоё харагдуулдаг. Мөн дээрээс нь өвдөс нь бол ийм ногоон өнгөтэй юм байна. Cool Kicks-ээр болохоор 40-өөс 47.5 сая жил бүгд байгаа юм билээ. Та бүхэн ирээдүйд Jaguar-ын Daybreak гэдэг өнгийг сонирхол бас Cool Kicks ороод захиалаад авах боломжтой юм байл шүү. Бас бэлэн бас судлаалгаж байгаа юм байна лээ. Тэгээд
Jaguar бол энэ жилийн яалтчгүй хамгийн хайп пүүз байна. Өнгөрсөн жил бол магадгүй Booker нэг гэж нэрж болох байсан бол энэ жил бол яалтчгүй Jamorant 3-ын өнгө загварууд бол багш байх шиг байлээ. Тэгээ өнөөдрийн хамтаа чихний онцлог бууз болохоор Jamorant 3 Daybreak гэдэг үгийг бол онцолж байна. За бидний дараагийн онцлог пүүз бол Leaning-ийн Way of Wade-ийн 808 Ultra Pink гэдэг үгийг бол онцолж байгаа. За тэгээд энэ өнгө бол бас надад маш их таалагдсан. Үнэхээр галзуу ягаан өнгө бол бэлээ. За тэгээд надад бол энэ Wade-ийн дитейлүүд маш их таалагддаг. Ялангуяа энд хийсэн одоо энэ оруулга, хотлын одоо энэ ахил хэсийг дэмжиж байгаа ч юм уу энэ барилт бол надад маш их таалагдсан. За тэгээд ойдл уусаа чанартай хамгийн гол нь энэ материал нь өөр юм салхи нэвтрүүлэх аягүй сайтай юм байна л дээ. Wade-ийн тэгээд мөн Cool Kicks-ээр болохоор 40-47.5 хүртэлх сайз нь бүгдээрээ байгаа юм байлээ. Энэ ягаан өнгөнөөс нь тэгээд та бүхэн бас сонирхож байгаа захиалаад аваарай. Cool Kicks нь болохоор Jane Palace-ийн 4-406-д байрладаг. За тэгээд өнөөдрийн болгоор болохоор энэ хоёр пүүцийг онцлоо. За тэгээд өнөөдрийн дугаар маань бас маш сонирхолтой байсан гэж бол найдаж байна. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай. Тэгээд Powered by Airplane аялын хөгжөөрөө тавьдаг байгаа мөн бидэнд хамтран ажилладаг Singur Ultra брэнд, Cool Kicks UB, Freshback, Monlive Sport хувцас үйлдвэрлэл бид бүхэнд хамтран ажилладаг үлээ. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай. За удахгүй гоё старт bench катууд эхлэв шүү guys. Хүлээж агаарай. За болсон. Powered by Airplane. Аялын хөгжий.